За энд хүрэлцэн ирсэн эрхэм төвчид та бүгдийн амар мэндийг айлтгая. Тэгээ ялангуяа энэ сайхан ажлыг эхлүүлж байгаа цогт номын цагийн хүрдэн номын төвийнхөндөө бас хамгийн их баярыг дэвшүүлье. Та бүгдийн ажилд их амжилт хүсье. Ингээ өнөөдөр монголчууд маань данжууран өөрсдийнхөө энэ шинэ үсгэн дээр хөрвүүлэн хүн болгон уншиж хүртэх ийм сайхан хувьтай, ийм сайхан заяатай, ийм сайхан гэгээрэлтэй, ийм зүйлтэй бид барилж байгаа нь хамгийн их сайхан зүйл юм аа. Тэгэхээр монголчууд бидний өвөг дээдэс энэ хүннүгээс л бурхны шашин сонголт хийсээр ирсэн. Үе үеийн 3 үеийн дэлгэрэлт бүгдээрээ л бурхны шашинд сонголт хийсэн юм уу байсан. Тэрэн дундаа очир тарины нэгэн насны гэгэрх юм ариун номтоо барилдуулсан ийм түүхтэй арт түмэн бидний өвөг дээдэс их хаадууд хүн төрлөختнийг дохинуулан байж үедээ хамгийн авралтай зөв ийм үнний номлолт сонголт хийсэн. Ингээд данжууран хүртэл монгол хэл дээр орчуулад Левдэн Худагт хааны үед бол улсын хэрднээ хүртэл залсан ийм түүхтэй. Тэгэхээр зэрэг энэ хуучин энэ монгол бичгээс шинэ үсгэн дээр хөрвүүлэх нь бол өнөөдрийн энэ дахин шашин сэргэж байгаа энэ үед бол бид нарт их 3 их том ач холбогдолтой юм үйл явдал болж байгаа юм. Нэгдүгээрт юу байна гэхээр зэрэг хуучныхаа өвөг дээдсийнхаа гэрээслэл уламжлал монголчуудынхаа соёлын энэ ариун нандин хамгийн оргил болсон зүйлийг бид өнөөдөр дахин өвлөн авч залгуулж байгаа. Ийм их ач холбогдол байна. Үүнтэй хамт бидний өнгөрсөн 100 таягдан хайсан өчнөн олон эрдэнсийн их сан хөмрөг тэр сайхан оюун ухааны баялаг бүгдээрээ энэ цаг үед яг энэ цаг мөчөөс бид нартаа дахин барилдаж дахин сэргэж байгаад нь бид нар талархах ёстой. Хоёрдугаарт нь бол ямар ач холбогдол байна гэхээр зэрэг бурхны шашин ер нь бол бурхан багш номлолооч тэр бурхны шашны гол зорилгоч тэр хамаг амьтны төлөө ухаарал гэгэрэл бүх юм зориулсал байгаа. Ялангуяа ядарсан олон амьтныг асар нэгүсэх ийм л хоёр зорилгын төлөө энэ номлолын гол зорилго бүх зүйл нь үйлчлж байдаг. Тэгэхээр бурхны шашин өнөөдөр монголчууд бид өвлөж авсан үнэхээр ард түмэнд хэрэгтэй хүн ард хэрэгтэй юм бол бид бүгдийг мэддэг хэл дээр байх нь бол энэ тэргүүний шаардлага шүү дээ. Тэгэхээр энэ шаардлагын үүднээс өнөөдөр хүн болгон үүнийг бурхны шашнаа мухарс үсгээр биш, мэдэхгүй хэл дээр биш, таамгаар биш, аялдан дагалдаж биш. Өөрөөсөө эрдэм мэдлэг ариусл гэгээрлэр шүүн тунгааж эрүүл саруулаар шүтэн дээдлэх ийм сайхан цаг үе бас өнөөдөр хүнтэй бас давхар холбогдсон залгаж байгаад бид бас энийг талархан хүн болгон дэмжих ёстой. Гуравдугаарт нь бол монголчууд бидний амьдрал, ёс заншил, түүх энэ бүгд маань бол бурхны шашнаас ангил биш юм аа. Цэндийн дамжин сурангаа хүртэл Монголын уран зохиолыг буддийн шашнаас ангилж үзэх юм бол усан дотроос хуурай чулуу олохтой ажиллахаа гэж хүртэл тэмдэглэн үлдээсэн ч юм уу байдаг. Тэгэхээр бидний бүх түүх, ёс заншил, бидний амьдрал, бидний тусгаар дох нь бол монголчууд гэсэн дархлаа. Энэ болгон бол ерөөсөө ёс заншил бүгд маань бол бурхны шашинтайгаа нэгт холбоотой. Тэгэхээр энэ бүгдээ бид нар зүгээр нэгэн ёс заншил биш, зүгээр нэгэн зан үйл биш, зүгээр нэгэн уламжлалт ийм байх ёстой гэсэн тийм таавраар биш. Үүнийгээ бид нар ашиглаж амьдралдаа эрдэм мэдлэг болгон хувиргаж амьдралын хэрэглээ болгож тус эрдмийг нь авч бурхны шашинтайгаа ингэж хөгжүүлэхэд энэ бол хамгийн их чухал үүрэг роль үүсгэх чухал суурь номлолууд юм аа. Тэгэхээр ийм номлолтойгоо бид болно гэдэг бол энэ бол Монгол түмний маань их баяр юм аа. Энэ чинь ганцхан өнөөдрийн Монгол биш. Өвөр Монгол, дээд монголчууд, Тува, Бурайд, Халмиг дэлхий дээр түгэн дарсан монголчууд бид нийл ийм баярын өдөр гэж би ойлгож байна. Ийм сайхан чухал ажил гэж би бас та бүхэн бас бүгдээрээ тэгж бодож байгааг би бас итгэж байна. Тэгэхээр энэ сайхан ажлыг бүгдээрээ талархан дэмжиж энэ хэдэн залуучууд өнөөдөр чадан ядан байдгаан зориулж ингэж хичээснийг нь талархаж хүн болгон хүчин зүтгэж энэ ажлыг нь цэгцтэй сайхан болгоосоо л гэж бодож байгаа юм тий. Ийм бодлоготоос энэ ажлыг зохион байгуулж байгаа юм тий. Тэгэхээр миний зүгээс энэ ажлыг бол бүх чадлаараа би бол дэмжинэ, талархаж байгаа. Энэ бол лам хуваргаар битгий хийлэн монгол хүн хүүхдээс ахвал үтэл настан хүртэл талархын юу шатахаараа туслах ийм л их талархвчтай сайхан ажил болж байна тий. Ингээд ямар ч байсан энэ юуд оролцож байгаагийн хувьд энэ ажлыг би талархан дэмжиж
ялангуяа би өөрөө энэ Монголын уралх ухааныг залгуулахын төлөө бас юмаа зориулж байгаа хүний хувьд бэлэг дэмбэрлийг одож Данжууны 211-р байт уралх ухааны энэ сайхан одоо ботийг нь ер нь хэвлэл бэлтгэхээс хөрвүүлэхээс ахуулаад олон түмэнд хүргэх бүхий зарлыг нь би одоо хариуц та бүгдээ бас нэг төс болтойгоор дэмжиж гэж бодож байна. А сэтгэл болоод үйл хамтран ажиллахын хувьд бол би бол одоо та бүгд энэ цаг мөчөөс ахуулан эцсийг нь хөдөл дуустал нь хамт байна гэж та бүхэн итгэж болно. Та бүгдийг бас юм байгаасаа гэж хүсэн өрөө монголчуудын маань шашин соёл дахин сэргэн бадарж байгаа ийм сайхан одоо буянтай сайхан ажил юм аа тий. За ингээ ялангуяа энэ Монгол тургалтангуудыг бүгдийг нэгтгэж байгаа зүйл бидний эв эвийн баталгаа болж байгаа зүйл мөн бас монголчуудын дархлаа өнөөдөр дараашлын үед бусдын соёлд уусан үгүй болохгүй байх монголоороо үлдэх энэ бүгдийн суур бол ерөөсөө буддийн шашин соёл юм шүү тий. Тэгэхээр энэ бүгдийг бодож бидний өвдөж их хаадууд маань үеийн үед үүндэл сонголтод үүнийг дэмжиж үүнийг хамгаалж энэ бүгдийг бидэнд өвлүүлэн өгсөн учраас энэ бол бид бүгдийн үүргээ гэж ойлгож байна. Энд хүрэлцэн ирсэн та бүгдэд их баярлж байна. Энэ ажлыг бүгдээрээ талархан дэмжицгээе тий. За ерөөл тавь баярлалаа.